За тэгшинс гурвалжны каттууд нь 3 4-с харьцаатай ба талбай нь 6 нэгж квадрат бол түүнийг багтаасан дугуйн талбайг олоорой. За багтаасан тойргийн тэгшинс гурвалжны багтаасан тойргийн төв нь гипнозын дундч дээр өршдөг. Тэгэхээр бид нэр багтаасан дугуйн талбайгаа ийм томьёогоор олно. За энэ томьёогоор олохын тулд энэ радиусаа мэдчих хэрэгтэй. Радиус гэдэг маань энэ гипнозын хагас байх нь. За тэгэхээр бид нэр гипнозаа олчих юм бол 2 туваагаад радиусаа олчихно гэсэн үг. За тэгээд 3 4-с харьцаатай гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр нэг кат нь 3x, нөгөө кат нь 4x гэсэн үг юм байна. За тэгээд талбай нь 6 нэгж квадрат. Өөрөөр хэлэх юм бол ABC гурвалжны талбай гэдэг бол 2 каттыг нөржүүлээд за BC-г AC-гээр өржүүлээд 2 туусандаа тэнцвэх хэрэгтэй. BC нь 4x, AC нь 3x. Ингээд 2 туухаар 6x-ийн квадрат болно. За тэр нь 6 нэгж квадраттай тэнцвэгдгээс x нь 1 гэж орж ирнэ. За нэгийг энд орлуулад энд орлуулах юм бол за квадратын талууд нь бол каттууд нь бол 3 4 гэсэн урттай байна гэсэн үг л. За мэдээж Pythagorean теоремсоор AB-гийн квадрат гэдэг бол 3-ийн квадрат дээр 4-ийн квадратыг нэмээд 25 гэж гарч ирнэ. Эндээс AB гэдэг нь өөрөө 5 болох нь. За AB-гийн урт 5-тай тэнцвүү юм чинь радиус буюу A-гийн урт нь 2.5 байх нь боломжтой. За энийг энэ томьёон дээр орлуулад бичих юм бол дугуйн талбай гэдэг бол P хүрчих нь 2.5-ийн квадрат. За чааш нь очих юм бол 4.25 P гэж болно.